За хоньны ордныхантай энэ өдрийн минь төрхий. За 4 сар гарчлаа. 4 сарын 1-ний өдөр байна. За 4 сарын ерөнхий гариг ирсэн төлөв байдлыг ярихдаа энэ удаад жоохон өөрөөр ярьж байгаа. За тэрний юу гэхээр тоо зүйн нэгдсэн зурлах тоо зүйн утгатай нь илүү бас жоохон холгож байгаа шүү. За яад ингэсэн бэ гэхээр 26 оны 3 сарын зурлагыг оруулахын өмнө агаал морин жил гэж 2 сард оруулахдаа тоон зурхаа гэдээ оруулчихсан байгаа. 3 сар биш юм 2 сар юм байна. За тэгэхээр тэр тоон зурхай дээр бол 26 оны таны тоо хэдвэ гэдгийг ярьсан байгаа. Тэрнээс хараад таны 26 оны тоо чинь хэд юм бэ гэдгийг хараад тэгээд түүндээсээ одоо өөрсдийнхөө бас төлөв байдлыг хараад явчих ийм боломжтой. За нэг иймэрхүү нэг шинэлэг байдлаар гэх юм уу? За ерөнхийдөө гариг ирсэн хөдөлгөөнийг яриа явахаас гадна бас тоотой холбоод ингээ ярих нь илүү бас сонирхолтой байж юуны мадвэ гэж бодлоо. За тэгээ мэдээж эхлээдвэл эхний хэсэгт нь гариг гэрхсэд таны ордонд яаж нөлөөлөх вэ гэдгийг эхний хэсэгтээ ярья. За хоньнуудын хувьд бол энэ сард Марс буюу ангараг гариг, Меркурий буюу буд гариг. За тэгээд нар, сар, санчир, далайван энтер гээд херон гэж бас гарыг яриад байгаа. За энэ тэнгэрийн 7 8 6 7 эрхэс юм байна. Нийгэмдэр хоньны ордонд цуулжээ. За энэ бол бас нэг өвөрмөц сонирхолтой маш одоо чухал нэг тийм эргэлтийн үе гэх юм уу. Нэг дор маш олон гаригууд цуглаж байна гэдэг чинь бол танд бас нэг тийм чухал үе таалгыг нээж байгаа гэж ингэж бас ярьдаг. Ялангуяа астрологчид бол энэ бол жирийн биш үү шүү гэж хэлдэг. За тэгэхээр энэ үед хоньныг яаж байгаа вэ гэхээр за ер нь бол одоо та хөдлөх болсон шүү. Та бол одоо ер нь жоохон өөрчлөлтөх зам руу орох цаг чинь болсон шүү гэж ийм дохиог өгж байгаа юм аа гэж ингэж яриад байгаа. За тэгвэл 9 сар одоо 4 сарын өнөөдөр чинь 1-ний өдөр болчихлаа. Маргааш 2-ны өдөр орно. За маргааш 2 гэдэг чинь тэргэл сар гарах өдөр. 15-ны сар гэж байгаа шүү дээ. Тэргэл сар гэхээр ойлгож байгаа тийм. За энэ бол таны 7 дугаар гэрт орох нэ. 7. За 7 гэдэг бол бүх төрлийн харилцааг илэрхийлдэг. Таны гэр бүлийн, хайр дурлалын, бизнесийн бүх харилцаа. Энэ харилцаанд чинь чухал үйл бодол болохыг дохиж байна гэсэн үг. За энэ харилцаанд чинь л за ямар нэгэн өөрчлөлт, шинжилэлт, шинээр гарын хэсэг зурах хэрэг хилцээр хийх эсвэл одоо гэрлэх санал авах, гэрлсэн одоо дурлсан бүх юм нь одоо доктортой болчихсон хүмүүсийн хувьд бол одоо бизнесийн одоо санал авах, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх, тэр тал дайр гэрээ хэлцээж хийх гэдэг юм уу. Иймэрхүү чухал уууд. За тэгвэл магадгүй зарим нэгэн хүн одоо бизнесийн харилцаан дээр дахиад нэг арай тодорхой нэг мөчлөгийг дуусаад дараагийн нэг мөчлөгийг эхлэх гээд нэг том төсөлтөд дараагийн чатанд ороход одоо чухал хэрэгтэй бичиг баримтуудыг боловсруулдаг юм уу. Иймэрхүү ерөнхийдөө харилцааны салбар дээр маш чухал одоо өөрчлөлтүүдийг, шинжилэлтүүдийг амлаж байгаа. Ийм үе гэж яг бол тэргэл сар гэдэг бол нэг тодорхой нэг одоо мөчлөг нэг одоо төсөлч гэдэг юм уу нэг ажлыг эхлээд үр дүнгийн үзэж байгаа. Дараагийн шатанд гарах алхмуудыг хийж байгаа юм уу гэж ойлгож байна. За өөр дараагийн гариг иргэсийн нэгэн чухал өөрчлөлт шинжилэлт бол 4 сарын 10. За энд бол таны нэгдүгээр таны ордны удирдагч гариг ангараг гариг чинь хоньны ордыг бол ангараг гариг удирддаг. Ангараг буюу Марс гэж нэрлэдэг тийм үү? Нилээн дайчин, маш шургуу. Тэгээд нилээн одоо тийм зарим үйлдэлүүдийг уулна бол их амлдаг. Жишээлбэл спортын уралдаан тэмцээн гэдэг юм уу? Альва ямар нэгэн одоо тэмцээн уралдаанд ингээд тэргүүлэх байр суурийг яадаг, илэрхийлдэг. Тим зүйл рүү ингээд түлхдэг, тим үйлдэл рүү түлхдэг ийм гараг. За энэ таны арданд орж ирэх нэ. За тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ гэхээр
таны ордонд буюу таны одоо удирдахч харагчийн өөрийн чи яг нэгдүгээр хэрчж ороод ирлээ шүү дээ. Энэ бол 2 жилийн цааш нь мэтлэг эхэлж байгаа үе гинэ. Тэгэхээр одоо та өөрийнхөө удирдахч хараг таны одоо нэгдүгээр хэрчж ороод ирсэн байгаа гэдэг бол хувь заяаныхаа өөрчлөлтийг одоо та өөрөө удирдна. Таны гарт чинь төлхөрч ороод ирсэн гэсэн. Та өөрөө жолоогоо удирдна. Эзэн нь байна гэдгийг сануулах ийм үйл явдал. 4 сарын 10-наас эхлээд ингээд 5 сарын 19-ний хооронд энэ шилжилтүүд явагдах юм байна л да. За тэгэхээр энэ одоо 2 жилийн туршид ингээд үргэлжлэнэ гэж байгаа. За нэг санаад авчаарай. За дараагийн нэг гарын хэрэгсийн өөрчлөлт болвол 4 сарын 17. За 4 сарын 17-нд бол шинэ сар гарна. За 2-нд бол тэргэл сар гарчихсан. Одоо 4 сарын 17-нд шинэ сар. За энэ бол шинэ сар хоньны ордны яг таны ордны. Түрүү хэлсэн шүү дээ. Таны ордонд 7-8 гарыг одоо ингээд тэнгэрийг эрхсүү цугларж байна гэж хэлсний нэг нь бол нар, сар бас санчир нэвтүүн гэж өвчж байгаа шүү дээ. За таны 27 градус. Энэ бол бас танд маш чухал үйл явдал болохыг бас зөвж байгаа. За хэрвээ одоо жишээлбэл магадгүй та 4 сарын 14-өөс 20-ны хооронд төрсэн хүмүүст бол бүр илүү одоо бүхэл бүтэн энэ жилийн чинь таны хувь заяаны одоо шийдэл зарим нэгэн асуудлуудыг энд гаргаж ирнэ гэж шийдэх асуудал чи энэ шүү одоо энийг энэ жил ингэ шүү гэдэг тэр тохионуудыг өгөх нь л да одоо энэ шин сар танд. За нэг иймэрхүү. За энэ бол 4 сарын 17-ноос 20-ны хооронд үргэлжлэх үйл явдал яаж байгаа. Гэхдээ ялангуяа 4 сарын 17-нд шин сар гарахтайгаа холбогдоод одоо энэ үйл явдал төрнө гэсэн үг шүү. За дараагийнх нь 4 сарын 27-нд уран буюу Тэнгэрийн ван гараг одоо маш тийм түүх шилжилтээ хийж байгаа. Шилжилт гэдэг нь уран буюу Тэнгэрийн ван гараг гэж гадагч бол нэг ордод шилжээд 8 жил тэр ордод одоо тодорхой нөлөөгөө үзүүлээд дахиад 8 жилийн дараагийнхаа орд руу шилжиж идэг байхгүй юу? Тэнгүүт өнгөрсөн 8 жилийн туршид бол одоо энэ 4 сарын 27-наас өмнөх урагшаанаас болоод 8 жилийн туршид өхрийн ордонд байсан. Одоо таны санхүүгийн гэрээс чинь гараад тэгэхээр таны 2 дугаар гэрт байсан байж зарж штэ яг тэгвэл өхрийн ордод 1 дугаар гэр байдаг гэдэг чинь таны ордод 2 дугаар гэр гэсэн. За тэгэнгүүт одоо уран гарагч нь юуны ордод орчиж байгаа юм. Их хэрийн ордод орж байгаа учраас их хэр таны 3 дугаар гэр болох юм шиг байна л да. За ямар ч байсан санхүүгийн тогтворгүй байдал бол өрнөж ирсэн гэж байна. Яг л 2 дугаар гэр гэдэг чинь бол санхүүгийн гэр штэ. За санхүүгийн гэрт чинь бол тогтворгүй. За уран гарагийн нэг онцлог нь бол ерөнхийдөө нэг тийм тэр орсон тухайн одоо барилж байгаа гэртээ нэлээд тийм тогтворгүй байдлыг үүсгэдэг. Гэхдээ тогтворгүй байдал гэдэг чинь заримдаа бол тогтонг тэгэл нэгэн хэвийн гэрээс урагшлахгүй байжснаас шин шилжилт хөдөлгөөнүүд маш огцом хийгддэг гэдгээрээ сайдаа л та. Гэхдээ тэгж нэг шинжлэдэд дургу ер нь нэг л хэвийн байхыг хүсдэг хүмүүст бол одоо энэ бас тийм таатай биш. Тэгэхээр санхүүгийн эрх чөлөөгөө мэдрэх 7 жил эхэлж байна гэж хэлж байна. За санхүүгийн эрх чөлөөгөө мэдэрнэ гэхийг бодоход энэ бол одоо таны 2 дугаар гэрээс гарчихсан гэсэн утгаар 2 дугаар гэрийн тэр тогтворгүй байдал ч одоо арилж байна гэсэн санаа байхаа гэж ингэж ойлгож байна. За ерөнхийдөө бол одоо ингэж таны ордод 4 сарын туршид үргэлжлэх гарын хэрэгсүүдийн нөлөө үл юм байна. За тэгээд гарын хэрэгсийн нөлөө үл ингэж өөрчлөгдөж өндөрлж байгаа дараагийн хэсэг нь бол хувийн тоо 26 оны тоо танд яаж нөлөөлөх вэ гэдгийг одоо яриад явчих. Эхэнд дурдсан ясаараа. За ер нь тэр тоогоо яаж бодох вэ гэдгийг бол гал морин жилийн тоон зурхай гэсэн миний тэр оруулсан подкастыг үзчихээд амархан ойлгох чинь тэр тийм хэцүү юм бол биш. За 26 оны таны тоо 1 5 8 байх юм бол 4 сард таны хувьд бол хоньны ордных нь таны тухайтад бол
санаачлагын сар байна гэж. За 1 5 8. Ер нь бол санаачлагч, манлайлагч байхыг илэрхийлдэг. Тэгээд амжилт ололтыг илэрхийлдэг. Мөнгө санхүүгээр жишээлбэл нэлийн урагштай байх энэ гэсэн иймэрхүү утгыг илэрхийлдэг л дээ 1 5 8 гэдэг тоонууд. Тийм учраас 4 сарын 10-ны өдрөөс эхлээд бол таны удирдагч Марс буюу ангараг гарагч нь маш шийдэмгий таныг болгох юм байна л да. За энийг хичээ за тэгээгээд урагшлахтай. Тэгэхээр та бол өөрийгөө таны нэгдүгээр гэрт орж байгаас нэгдүгээр имиж буюу өөрийнхөө гадаад төрхийг өөрчилнө. Гэх боломжтой. Эсвэл карьерийн төвшөнд буюу нийгэмд ер нь танигдах байдал чинь нийгэм ингээд огт өөр дүрээр орж иж танигдах тийм эхлэлүүд тавигдана гэж байна. Яг бол ангараг гараг таны ордод орж ирж байгаа. Тэгээд энэ бүхтэн 2 жилийн турш үргэлжлэн штэ. За сарын сүүлчээр бол Тэнгэрийн ван гараг бол таны олон жилийн туршид тийм гацалтын байдалтай байсан тэр санхүүгийн асуудлыг гинтж. За яагаад генет гэж хэлсэн бэ гэхээр уран буюу Тэнгэрийн ван гараг бол гинтийн шийдэл цочмог өөрчлөлтүүдийг илэрхийлдэг болохоор. Тийм учраас таны удаан жил гацсан тэр хэдэн жил ч юм уу сар ч юм уу хэдэн 7 хоног ч юм уу мэдгүй гацсан тэр ямар ч байсан удаан хугацаанд гацж яхсан нэлээд удаан гацсан тэр санхүүгийн асуудал ч бол генет шийдэгдээд та энд амс хийгээ за би ставар хэрч чадсан гэсэн ийм боломж гарч ирнэ гэсэн байна. За дараагийн тоо бол 2 4 6 гэсэн тоонууд тохиож байгаа бол 26 оны чинь тоо 2 4 6. За ингэх юм бол харилцааны асуудал илүү ач холбогдолтой акцент өгнө гэсэн. За 4 сарын 2-ны тэргэл сар бол таны харилцааны бүх асуудлуудыг чи ингэж гэрэлтүүлж өгнө. За тэгээд дээрэс нь санчир гарыг таны ордод байж байгаа болохоор ямар нэгэн зүйлийг зүгээр нэг хам хумхан тийм хөнгөн байдлаар хийх биш маш уул суурьтай сахилга баттайгаар хийх сануулна гэж л да. Санчир гараг бол хатуу сахилга баттыг журам дэглэмд маш дуртай гараг шүү дээ. За дараагийнх нь бол 25-наас эхлээд Венера буюу сугар гараг таны 3 дугаар гэрлээ орж ирж байгаа болохоор 3 дугаар гэрэлч ах дүүгээ чи илэрхийлдэг, хөршийг чи илэрхийлдэг. Тэр нийгэмд танд өдөр тутам зүгээр л жирийн харьцдаг тэр хүмүүсийг илэрхийлдэг. Тэр салбар, тэр харилцааны салбарт та таниулна гэж. За дээрээс нь 3 дугаар гэр гэдэг бол бас хөдөлж явдаг хөрөнгө илэрхийлдэг болохоор машинч гэдэг юм уу те. Тийм үйл явдалтай холбоотой тэр хүрээнд бас зарим нэгэн таатай үйл явдлууд болохыг хийж байгаамаа. За энэ бүхэн бол 2 4 6 гэсэн энэ тоо 26 оны тоо байгаа хүмүүс хамаатай. За дараагийнх нь багц тоо бол тоон утгуудыг хэлж штэ 26 оны тоо 3 7 9. За энэ бол зөнсөвөн бясалгал эдгэрэл сэтгэл зүйн болон биеийн эдгэрэлийг илэрхийлдэг юм тоо. За 3 7 9 гэсэн тоотой 26 оны тоотой хүмүүс бол энэ сард Хирон гэдэг гариг танд илүү нөлөөлнө гэнэлтэй. За Хирон гэдэг гаригийг бол манай дорны зурхай бол нэг айхтар авч үздэггүй харин өрн дахных барууны зурхайчд бол энийг тийм ангаагч гариг гэж хэлээд байдаг. За энэ Хирон гаригийн нөлөө 4 сард ерөнхийдөө хөвчтэй байх юм байна. Гэхдээ энэ хин илүү нөлөөлөхээр 26 оныхын тоо 3 7 9 гэсэн тоотой хүмүүст илүү нөлөөтэй гинэ. За тэгэхээр астрологчдын хэлснээр бол та зүйдэндээ эсвэл бясалгал хийдэг бол тэр замаар ирээдүйнхээ талаа амжилт олоход ирээдүйнхээ тухай гайхалтай тийм мэдээллийг санааг олж авах гэж бясалгал хийж байгаа хэвчээ орж ирсэн санаа чинь ч юм уу эсвэл зүйдэнд ч ирсэн тэр санаа танд ирээдүйн чинь мессеж өгөх нь шүү дээ. За тэгэхээр магадгүй энэ үед бол бас Хирон гэдэг гариг эдгэгч, ангаагч гариг гэж хэлчихсэн шүү дээ. Тийм болохоор зарим нь хооллох тэглэмээ өөрчилдөг ч юм уу, зарим нь спортоор хичээлж эхэлдэг ч юм уу. Эсвэл зарим нь сэтгэл зүйн салбарыг сонирхох, далд мэдлэгийг сонирхох, зурхайг гүнзэр болон судлах. Түүнийг ажил хэрэг бол хооллолт, тэглэм, спорт, зурхай, бясалгал аль нь зөвхөн чамаас дисциплин шаарддаг. Чи үнэхээр л хэрэгжүүлье гэж зорчгол юм бол тэрийг хэрэгжүүлэх тэр сахилга батыг чамд суулгаж өгдөг гэсэн үг байхгүй. За энэ ийм зүйлийг үнэхээр чи ажил хэрэг болгож чадах юм бол
Энэ бүхэн таатай нөлөөлнө гэж. За 27-наас эхлээд бол Тэнгэрийн ван гарыг таны 3 дугаар гэрт орж иж байгаа шүү дээ. За Тэнгэрийн ван гараг эндээс бол таны 7 жилийн туршид та одоо шин технологи, цоо шин мэдлэгийг одоо өөртөө оруулах сурах ийм үе ирж байна гэсэн байна. За ингээ маш сонирхолтой байлаа. Хоньны ордныхны тухайд маш бүтээлч, маш эрчимтэй, маш шинжлэгч ийм гараг байгаа юм. Ихсийн тохиол болоод тооцоохоо танд тохиож байна. За энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа мэдээч. Энэ хүртэл сонссон та бүхнийг таарч байгаа хэсгийг бас комент хэсэгт бичээрэй гэж хүсэж байна. Мэдээж лайк, share, subscribe хийгээрэй. Энэ нь бол намайг дэмжиж байгаа нэг хэлбэр биш үү. За ингээд хамт байсанд баярлалаа. Дараа уулзъя. Баяр таа.